Дээд боловсролын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар бол оюутан бүр тэтгэлэг авахар болсон өндөр хөгжилтэй оронд суралцж байгаа оюутнууд стипенд гэж авдаг гинэ гэж бид ярьдаг байсан бол харин одоо эх орондоо суралцж байгаа монгол оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломж хүрдлээ. Тэтгэлэг хоёр янз байгаа. Нэг нь үндэсний тэтгэлэг гэж байгаа бол нөгөөх нь урамшуулалт тэтгэлэг юм а. За үндэсний тэтгэлэг нь оюутан бүрт олгогдно. Харин урамшуулалт тэтгэлэг нь тодорхой шалгуур хангасан оюутнуудад очно. Өнгөрсөн жил оюутнуудад хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг сургалтын төлбөрт зориулж өгсөн. Харин энэ жил 491 мянган төгрөгийг өгч байгаамаа. За он гараад оюутан бүр тэтгэлэг аавна. За энэ мэтчлэн оюутнуудад төр засгаас өгж байгаа тэтгэлгийн хэмжээ бол жил ирэх тусам өсөж байна. Харин эсвэргээрээ оюутнууд энэ мөнгийг зөв зохисгүй өнгөрүүлэх архитах ч гэдэг юм иймэрхүү үзэгдлүүд их байгаа учраас оюутнуудыг зав чөлөөгүй байлгах тал дээр бол Монголын оюутны холбооныхан ажиллаж байгаа гэдгийг бол хэлсэн юм а. Тэгэхээр он гараад олгогдох оюутнуудын тэтгэмжид бас ялгаа зааг байгаа юм байна. Үндэсний тэтгэлэг бол хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээний 50%. За, урамшуул тэтгэлэг бол үндэсний тэтгэлгээс хувилаад одоо сурлагын амжилтаас нэг хувилаад явна. Энэ жилдээ бол урамшуул тэтгэлэг их хэмжээгээр олгохдохгүй байж магадгүй. Яг гэвэл бидний төсөв төлөвлөж байхад бол хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээ 140 мянгаас одоо 170 мянга болчихлоо. Тэгэхээр зэрэг бас тодорхой хэмжээнд төлөлтийн зөрүү гарах байхаа. Тэгэхээр он гараад оюутан бүр ихтэй сургууль суралцж байгаагийнхаа төлөө сар бүр цалинтай болж байгаа хэрэгэ. Цалингийн хэмжээ 85 мянган төгрөг байх юм байна. За харин урамшуул тэтгэлгийг нарийн мэргэжлэр суралцж байгаа оюутнууд авна. Гэхдээ хэд байх вэ гэдг нь тодорхойгүй байгаа. Учир нь эх оны төсвийг улсын их хурлаар хэлцэж байгаа учраас нарийн хэлэх боломж байхгүй байгаамаа. Тодорхой байгаа зүйл гэх юм бол урамшуулалт тэтгэлэгт оюутан бүр хамрагдахгүй. За харин энэ бүх оюутанд өгч байгаа тэтгэлэг сонгуулийн ажил биш. Хамгийн гол нь Монголын ирээдүй болсон оюутнууд боловсралтай мэдлэгтэй байх гэдэг үр дүнгэл хүлээж байгаамаа. Хуультай учраас олгогдож байгаа. Хууль хүчинтэй байгаад цагт олгогдно. Хууль одоо хүчин төгөлдөр биш болох юм бол за тэгээд мөнгөтэй байна. Мөнгөгүй бол бас цөлөх. Улсаас оюутнуудад өгөх тэтгэлгийн хэмжээг жил ирэх хүрэн нэмж байна. Гэтэл эрүүлжүүлэх байрнаас оюутнууд салахгүй байна гэдэг мэдээг цагдаагийнхан хэлж байгаа. Тиймээс энэ бүх тэтгэлгийг оюутнууд зөвөр ойлгож чадвартай, мэдлэгтэй оюутан залуустай Монгол орн байгаасаа гэдгийг хүсэх хүн олон байгаамаа. Баццэг Батбаатар нар шууд мэдээллээ.